Одоо 3 дугаар хичээлийн маань төрөл болохоор нэг гэрээр их дасгал байгаа. За Ирвак буюу огцон таталт. За энэ маань болохоор зэрэг мэргэжлийн тамирчид маань нэг гараар 5 минут, үлдсэн 5 минутын нөгөө гараар гүйцэтгээд 10 минутын хугацаанд хэрхэн олон хийх вэ гэдгээр өрсөлддөг ийм төрөл байгаа. Жирийн хүмүүс болон сонирхогчид ялангуяа нэг гэрээр хийж хичээллүүл маш их үр дүн төрнө. За нэг гэрээр эхлээд ингэж савлтар бие халалт хийн. За тэгж чад гарах техник. За эхлээд аль гараас эхлэх вэ? Зүүнээс эхлэе. За зүүн гараас эхлэе. За Ирвак буюу огцон таталт. Гарын барилт ерөөсөө дандаа нөгөө хөл барилт маань дандаа энэ маань дээр гарсан чинь энэ дээр гарсан чинь тэгэд хөл хөлийн ажиллагаа, нурууны ажиллагаа, гарын ажиллагаа байгаа. За энэ жирийн хүмүүс нас хүс шашин шүтлийг хамаарахгүйгээр энэ асуудлыг хийхээр эрүүл чинь чирэг чинь ялангуяа оюуны ажил хийдэг, суугаа ажил хийдэг улсууд маань энэ дасгалыг гэрийн нөхцөлд сайн хийж сурах хэрэгтэй. Хоёрдугаар эцэг эхчүүд маань өөрсдөө энийг судлаад хийгээд тэгээд хамгийн хайртай эрдэнэс болсон үр хүүхдүүдтэй бид нэг ингэж гэрийн нөхцөлд өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй байна. За энэ нэгэн багшид даатахаас гадна өөрсдөө судлаад өөрсдөө хөгжүүлээд үр хүүхдийнхээ хүмүүжил тэр бие ялдрын гооцон хүмүүжил гэдэг маш чухал сэдвийг өнөөдөр бид нэр ярьж хөндөх ёстой болсон гэж би боддог. Тэгээ энэ мэдээлэл маань маш хонс байгаа юм шиг санагддаг. Тийм учраас энийг эцэг эхчүүд маань өөрсдөө хийгээд үр хүүхдүүдтэйгээ гэртээ ороод хүүхдүүдтэйг ажиллагаа юм шиг санагддаг. Тэгээд энэ маань болохоор энийг хийгээд ирэхээр нэгдүгээр эцэг эхчүүд өөрсдөө эрүүл чинь, чирэг чинь, хоёрдугаар үр хүүхдүүдээ гэрийн боловсролоор гэрийн нөхцөлд хөгжүүлж гэртээ авч тэгээд бүх мэдээлэл энэ хөгжсөн энэ цахим ертөнцөөр бүх юм байж байна. Бид нар одоо энийг тэр учраас хичээл болгоод зааж өгч байна. Тэгэхээр энийг манай спортын салбарууд боловсролын багш нар маань ялангуяа биеийн тамирын багш нар маань эрүүл мэндийн салбарын маань энэ тусгаж аваад бодлого болгож хэрэгжүүлмээр санагдаж байна. Ирвак хийж байгаа амьсгал уушиг зүйл хоёр маш өндөр төвтэй ажилладаг. Тэгэхээр амьсгалыг ерөөсөж хөгжиж болохгүй. Амьсгал аригма системээр амьсгалыг чөлөөт гаргаж явах хэрэгтэй. Энд ирээд татаад хүн өөрөө доогор ороход энэ дээрээс энэ татдаг шүү. Энэ татхад энэ гар гэр хоёр татаад алган дотор эргүүлэхгүйгээр шууд энд ирж татсан тохиол гараа доороос нь оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр гэр маань дээр атах шаардлагагүй яг энэ үнцгтэр бие хүндийн төвтэй нэг төвшөнд ямар ч ачаалалгүй байж хэвээр. Хоошоо хэтрүүл савуулахгүй тулд хүн гэр өөрөө мэдэрч энэ тохоо гар бугуу одоо мөрний энэ уюудыг төгжиж өгөх хэрэгтэй байна. Лавга өнөөдөр 32-ын гэрээр Ирвак дасгалыг үзүүлнэ. За. Жирийн гэрээр Ирвак хийхэд тэг маш их шаардлагатай. Энэ чинь нэг гартаа 5 минут, үлдсэн 5 минутын нөгөө гараараа дуусгах ийм дасгал байдаг. Нийтдээ 10 минутын хугацаанд ажиллах.
энэ дасгал байгаамаа. Маш их нарийн гэрэл шаардлагатай. Тэсвэр төвчөө их шаардлагатай. Төрөл байгаа. 32-ын гэрмаа одоо доор уучгаа тохиолдолд 32 биш жингэрээ бол 50-60 бол очиж 50-60 кг очиж боож очиж болдог. Тэгэхээр 50-60 кг хатгаад буцаагаад татдаг. Ийм онцлогтой. Төлөв хамаа.